Орхон аймаг өрхийн тариалтыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд 27 өрхөд 50% хөнгөлөлттэй үнээр хүлэмж олгоно. Нэг хүлэмж хэмжээнээсээ хамаарч өөр үнэтэй нь тодорхойлбол 6 харьцах 20 хэмжээтэй хүлэмж 6.7 сая, 6 харьцах 10 хэмжээтэй хүлэмж 4.4 сая, 4-ийг харьцах 8 хэмжээтэй нь 2.6 сая төгрөгийн үнэтэй нь хүлэмж авах хүсэлтэд 70 иргэн хүнс хөдөө аж ахуйн газарт материалаа ирүүлээд байна. Үүн дээр 2 суманд материалаа ирүүлсэн иргэд нэмэгдээд сонгон шалгаруулалтанд орж хүлэмжээ авахар болжээ. Сонгон шалгаруулалт энэ он дуусахаас өмнө хийгдэхийг албаны их сурвалж мэдээллээ. Мөн энэ хүлэмж олгогдсноор Орхон аймагт ашиглагдаж байгаа зуны хүлэмжийн аж ахуйн тариалалт 2000 м2-аар нэмэгдэх юм байна. Орхон аймгийн байгууллага цагуурын онцлог тохируулан хамгаалагдсан өрсний ногооны аж ахуй юу зуны хүлэмжний аж ахуй хөгжүүлэх чиглэлээр хүлэмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олох ажлуудыг бол зохион байгуулан ажилласан. За 2022 оны хувьд бол энэ жилийн хувьд бид өрхийн тариалтыг дэмжихтэй хөтөлбөрийн хүрээнд нэгдүгээрт нь орон нутгийн төсөв, хоёрдугаарт нь улсын төсөв, за гуравдугаарт нь төслийн хөтөлбөр гэсэн чиглэлүүдээс бол төсвийг татаж энэ чиглэлийн энэ хөтөлбөрт зарцуулж ашигласан. За бид нар орон нутгийн төсвөөс нэгдүгээрт нь 128 сая төгрөгийн өртөг бүхий зуны нийлэг хайлсан бүрхүүлтэй Солонгос 27 ширхэг хүлэмжийг иргэдэд олгоход бэлэн боллоо. За энэ үүнийг бол өрхийн тариалтыг дэмжихтэй хөтөлбөрийн хүрээнд 50% хөнгөлөлттэй нөхцөлөөр олгоно. За мөн хүлэмжийг олохдоо бол тодорхой хэмжээний сонгон шалгаруулалт явуулж аж иргэдэд олгохоор төлөвлөж байна. За мөн энэ хүлэмжийг ингэж олгосноор Орхон аймагт ашиглагдж байгаа зуны хүлэмжний аж ахуйн тариалт 2000 м2-аар нэмэгдэнэ гэж төлөвлөж байна. За өрхийн тариалтыг дэмжихтэй хөтөлбөрийн хүрээнд хүлэмж болон төмс үндэсний ногооны үрийг олох журмыг бол засаг даргын захирамжаар журмлаа заагаад өгсөн байна. За энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд бол бид газар тариаллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. За доктор суурьшилтай ажиллаж байгаа ийм иргэдтэй олгож байсан. За өнгөрсөн жилээс эхлээд шинэ журмаар бол нэгдүгээрт нь газар тариалан гэсэн тамга тэмдэгтэй Орхон аймгийн гэр хороололд амьдардаг, эсвэл жаргаланд сумд амьдардаг ийм иргэдэд олгохоор төлөвлөж байгаа. За энэ ажлын хэсэг бол хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар байгуулагдсан. Газар тариалангийн асуудлаар үүссэн мэргэжилтэн 2 сумын хөдөө аж ахуйн засгийн дарга, 2 сумын засаг даргын орлогч, за хөдөө аж ахуйн газрын дарга гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2 сум дээр ирсэн. За мөн аймгийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөлтийн хэлтс дээр ирсэн. За мөн хүнс хөдөө аж ахуйн газар дээр ирсэн өргөдөл хүсэлтүүдийг ирэмблээд ингэж олгож байгаа. За хүссэн иргэд маань бол нэгдүгээрт нь юуныхаа хүсэж байгаа хүлэмжнийхээ 50%-ийг төрийн санд тушаасан байх хэвээр. За хоёрдугаарт нь тариалан ч гэсэн баталгааны тэмдэгтэй байх хэвээр. За гуравдугаарт нь багийн тодорхойлолттой байх хэвээр. Багийн тодорхойлолт нь бол Орхон аймгийн Баян өндөр сумд бол гэр хороололд амьдардаг. За Жаргаланд сумд амьдардаг бол газар тариалан эрхэлдэг гэсэн ийм тодорхойлолттой иргэд олгож байгаа.